Аз Европын уулзалт буюу ASEAN-ийн дээд хэмжээний уулзалт эх оны 7 дугаар сард Монголд болно. Европын холбооны 28 гишүүн орон, Европын 2, Азийн 21 орон, Европын холбоо, ASEAN-ийн нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс уулзалтанд манай улсад ирэх юм а. 21 орны төр засгийн тэргүүн олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол, хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан нийт 4000 гаруй зочид төлөөлөгч ирэх үржилсэн тооцоо бий. Эдгээр зочдыг байрлуулахаар 44 зочд буудлыг сонгосон. Ирсэн зочдод үйлчлэх үйлчлэгээний ажилчдыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энд зөвхөн ASEAN-ийн уулзалтын үеэр шаардлагатай байгаа 11 төрлийн ажлын байр мэргэжлийн чиглэлээр гэхээсээ гадна City Tower гэж зочдууд гэхтэл 50 төрлийн 50 мэргэжлэр бол манад ажилчин хэрэгтэй байна гэд 40-50 хүний эндээс сонгож авах гэдэг бол ирсэн байна. Тэгэхээр үндсэндээ энэ бол 800 ажлын байран дээр бол энэ хүмүүсээс мэн ингээд сонгон шалгаруулалтанд ороод энд тухайн зочд бодолтойгоо цаашдаа ажиллах тийм ээ хөдөлмөрийн гэрээ байгуулад ажиллах ийм боломж бүрдэж байгаа. Ажил олгогч 44 буудал тоогооч таалах нарийн боовчнаас гадна зочд буудлын үйлчилгээний ажилтан буюу хаалгач, авто зогсоолын ажилтан, ачаа зөөгч, зочин өгтөгч, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан, зөөгч, барьмэн, хөтөч, тайлбарлагч гэсэн мэргэжлэр 3000 гаруй хүнийг сонгон шалгаруулна. Үүний дараа ур чадвар олгох мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулахар болсон юм а. Манайх ерөнхийдөө үйлчлэгээний ажлын байрууд байгаа л да. Зөөгч, угаагч, хаалгагч гэх тийм ажлын байрууд байгаа тийм. Мэдээж тодорхой хэмжээний тийм хүнтэй мэдлэг нэг хүнийг ингэж инээлгээр ухтдаг тийм шаардлага тавьж байгаа тийм. Монгол Улсын засгийн газрын 2012-оос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ажилдаа орлоготой монгол хүн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явцын хүрээнд 800 гаруй иргэн ажлын байраар хангагдана. Мөн цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэгийг ажилуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагджээ.